Бид нар нэлээд хэдэн цаг бас төсвийнхаа тухай тодтоглоо нэлээд ярьлаа. Алт 3 төсөл цаашдаа бид төсвийн орлогоо нэмэгдүүлэхийн тулд нүүрснээс бусад эрдэс баялагынхаа олборлт хайгуулыг нэмэгдүүлэе гэж ярьж байгаа. Тэгээ энэ дээр би нэг зүйл хэлэх гээд байгаа. Энэ альва энэ уул уурхайн төслөөс орон нутагт үлдэж байгаа энэ өгөөчийг нэмэгдүүлж өгөөч. Хэрвээ ингэхгүй бол цаашаа үндэ энэ юунууд чинь төслөө чи явахгүй шүү. Одоо бэлээхэн жишээ байгаа шүү дээ. Өмнөговь аймгийн цогцын сумыг харахгүй юу? Өнөөдөр Монгол улсын төсөв бараг цогцын сумын цагаан овоо багийн нутаг дэвсгэр дээр байгаа 5 толгой ордоос л бараг төсөв бүрдэж байгаа гэж хэлж болно шүү дээ. Бид нар ч одоо бусад аймагуудад, бусад газрууд бүсүүдэд энэ уул уурхайн одоо нөөц тэр алт чухал ашигт малтамлаа олборломоор байдаг. Тэгээ өнөөдөр бодит байгаа байдал нь цогцын сум нь өөрөө сургуульгүй, цэцэрлэггүй, тоош шорондоо холилдсон, усгүй, бэлчээргүй ийм байдалтай байхад чинь яаж одоо бусад аймагуд нь, бусад бүсүүд нь уул уурхайг дэмжих юм бэ? Өнөөдөр бодитойгоор тэр Ховд аймагт гарч байгаа одоо ард түмний эсэргүүцэл байна шүү дээ, халдсан бүрэгдээ дээр. Тэгэхээр чи энэ одоо ашигт малтамлын хууль, энэ төсвийн хууль энтертэй өөрчлөлт оруулж энэ ашигт малтамлаас орж ирж байгаа, амнаатаас орж ирж байгаа орлогын тодорхой хувийн тэр суманд нь багт нь аймагт нь үлдээдэг байхгүй бол энэ цаашаага бид нар энэ уул уурхайн үйл ажиллагаагаа солонгоруулна, эдийн засгаа солонгоруулна гэд яриад байгаа чинь ерөөсөө цаашдаа бүтэхгүй ийм л хий хоос яриа болж хувирна гэж би ойлгодог юм. Тийм учраас улсын хурлын даргын захирамжаар ашигт малтамлын тухай хуулийн шинжилсэн найруулгыг боловсруулах ажлын хэсэг байгуулагдаад за мөн эрдэс баялагын яам дээр дэд хэсэг байгуулагдаад ингээд шинэ одоо хуулийн шинжилсэн найруулгын төсөл одоо бэлэн болсон. Тийм учраас үүнийг одоо яаралтай засгийн газар нь өргөн барих юм уу, одоо ажлын хэсэг нь өргөн барих юм уу, нэг одоо яам засгийн газар улсын хурлын даргын зөвлөөс нэг шийдийг гаргаад өгчих юм бол энэ ашигт малтамлын хуулиа цааш нь одоо бид нар өөрчлөөд аль болохоор байгаль орчинд одоо хор хөнөөл багтай, орон нутагт нь үр өгөөжтэй, төсвийн орлогод нь нэмэртэй, хөрөнгө оруулалт нь одоо тухайн орон нутагт нь илүү бас хуваарлагддаг. Ийм байхгүй ч цаашаа явахгүй шүү дээ. Уул уурхаас орчиж байгаа амнаатыг ингээд бүх аймаг суманд нь тэнцвүүхэн хуваарлцдаг. Тэгэхээр зарим аймагуд нь болохоор зэрэг уул уурхайн төслийг огт дэмжихгүй, нэг ч одоо лиценз өгөхгүй гэдээ байж дээ. Зарим нь өөрийнхөө газар нутгийг ухуулаад байж дээ. Тэгээд нөө дэмжээгүй аймагуд нь ялгаа байхгүй, адилхан тэгшдгээд хуваачдаг. Тийм учраас эн чинь уул уурхайг дэмжихгүй байгаа байхгүй юу? Айл одоо өөрийнхөө байгалыг ухуулж байгаа, байгалыг сүйтгэүүлж байгаа орон нутагт нь илүү төсвийг хуваарлаад ингээд өөрийнхөө асуудлыг шийдэх болцоог нь олгоод өгөх юм бол бусад аймагуд чинь дагаад бас тодорхой уул уурхайн төслүүдийг дэмжих юм магадлал бий болно гэж ингэж л хэлэх гэсэн юм.